Бүгд найрамдах Солонгос улсад зорчих визний нөхцөлийг хөнгөлөх хүсэлтийг гадаад харилцааны яамнаас сургуулсан. За энэ хүрээнд эрүүл мэндийн шалтгаанаар болон бизнесийн шугамар зорчих иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөхөр болсон. Гэхдээ эмчлүүлэх шаардлагатай иргэний виз олгогддогч дагалдаж яваа сахиур болон асран хамгаалагчийн виз гарахгүй байх тохиолдлууд гарсаар байгаа. Иймээс дээрх хүндрэлийг арилгах чиглэлд ямар зохицуултыг хийхээр талууд тохиролцож байгаа тухай гадаад харилцааны сайд бат цэцэг тайлбар өглөө. 3 жил бид нэр ингээд эхний ээлжинд эрүүл мэндийн зорилгоор явж байгаа. Заримдаа ингээд одоо эрүүл мэндийн өвчтөе хавдартай хүнийг жишээ Солонгос явахад нь тэр хүнд нь визийн гяз гаргаж өгчөөд асран хамгаалах гэж байгаа хүнд нь өвтгөө жишээлбэл. За тэгээ бизнесийнхэнд бас маш түүхтэй. Одоо ингээд байнгын тогтмол зочдог улсуудад виз нь ингээд паспортоо хэдэн сар болчдөг. Тэр улсууд маш олон оронд зорчдог гэд. Тэр энэ асуудлуудыг хамгийн түрүүнд тавьж байгаа. За нааштайгаар авч хэлэлцэж байгаа. Саяхан дэд сайд нэрээ явсан. Би гадаад сайдтай нь 2 удаа уулзахдаа хоёуланд нь тавьсан. Монгол улсын ерөнхийлөгчтэй нь уулзахдаа тавьсан. Ерөнхий сайдтай нь уулзахдаа тавьсан. Тэгэхээр бид нар бол одоо энэ дээрээ бас тодорхой хэмжээнд дахиж ярьж хэлцчихэд Солонгосын визийг бүгдээрээ Солонгосын иргэдэд яах вэ гэдгээ шийднэ.